Сайн байцгаана үзэгчдээ. Манай хинтээ юу ярих цувралын ээлжид нэгэн шин дугаар ороход бэлэн болсон байна. Ингээд бичлэгэндээ тавтай морил. Тэгэхээр та бүхний харсанчлан өнөөдрийн манай зочноор Дэгийн оролцохоор болсон байгаа. За сайн уу Дэги? Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн уу. Баярлалаа. За хоёлаа ингээд өнөөдрийн хинтээ юу ярих цувралын 4 дахь дугаар ингээд Дэгитэйг хамт эхэлж байна. За өөрийгөө танилцуулахаас эхлэх үү? Үзэгчдээ сонирхолтой. За тий. Сайн байцгаана уу? Намайг Дэлгэрмаа гэдэг. Тэгээд би одоо 15 настай. Тийм. За тэгээд хоёулангийнх нь өнөөдрийн ярилцах сэдв бол корона ба коронавигийн үеийн сурагчид гэсэн сэдвүүдээр ярилцахаар болсон байгаа. За тэгээд өчигдрийн гарсан шийдвэрээр 3 сарын 1-ээс хичээл орохгүй гэд тийм нэг захирамж эсвэл тийм юу гарсан байлээ, мэдээлэл гарсан байлээ. Энэ талаар Дэг маань юу гэж бодож байна? Сарын 1-нд дүүн хичээл орно гэж ер нь ингээд танхимаар хичээлэхэд нь штэ. Анх нь ингээд яасан штэ. Цөөн цөнөр хүүхдээ ээлж дараагаар оруулъя гэд оруулаадсан да. Тэгэлгүй байх уу? 9 сард нэг тиймэрхүү. Тийм. Тэгээд оруулах үг нь айгүй амар байсан байхгүй надад. Найзтайгаа уулзсан тийм угаасаа хичээл орохоор ямар идэв шин. Тийм, тэгэлгүй байх уу? Хичээлийн орчин гэрээ хичээл үзэх, теле хичээл үзэх орчин хоёр чинь шалгуур. Тийм л байсан. За. Тэгээд амар сайхан улсын онцгой комиссийн дарга маань тэгсэн л байлээ. Тэгээд тэр мэдээлэлтэй болохоор цаашаа теле хичээлээ үргэлжлүүлээд бас захин хичээлээ хослуулад үзээ хүүхд тогчудаа одоо ингээд хичээгээрэй гэсэн байлээ. Тэгээд тэр тал дээр бас нэг жоохон ингээд асуудал байгаа нь теле хичээл үнэхээр яг үр өгөөж өгч чадчихэв үү? Энэ талаар чи юу гэж бодож байна? Миний хувьд ерөөсөө ингээд өдрийн одоо бид нар чинь яаж байгаа штэ сургуулиас захин хичээл өгөөд тэгээд дээрээс нь теле хичээл өгж байгаа штэ. Ингээд өдрийн ер нь бол даалгавраа хийсээр байгаа дээрээс нь одоо ингээд би даалт энтер гэдэг ер нь өдрийн 5-6 цаг хичээлдээ зарцуулж байгаа байхгүй. Тэгэлгүй байх уу? Тэгээд тэр 5-6 цаг дөрөөсөө ингээд өөртөө юм нааж чадахгүй зүгээр л би ингээд ер нь дүнгээ ингээд хуулахгүй төлөө юмнуудаа хуулчихэд тий. Тиймэрхүү л байгаа. Гэж дургүй юм шиг. Тэгээд бас миний бас хувьдаа ингээд шүүмжлээд байгаа нэг юм нь одоо жишээ нь одоо яг жишээ авъя л да. Өчигдөр гэхэд эрүүл мэндийн хичээл дээр баг 3 дахь удаага нэг хичээлэнд автаж орсон тий. Тий. Зарим хичээлүүд нь бас тэгж гараад байгаа. Тэгээд мэдээж өөр багштай тэгээд өөр зайнаас үл хамаарна гэдэг байгаа. Тэгээд өөр орчин нөхцөлтэй байдлаас ингээ хичээлээ хийхээр бас нэгт бид нар бас тасан зогцохгүй бас хэцүү байгаа. Гэтэ 8-9 сар л болж уул нь бол 3-4 сар л болж байна л да теле хичээл үзээд. Гэтэ бас тийм энэ тал дээр бас жоохон теле хичээл сул талтай гэж хэлж болно. За. Тэгээд тэгвэл биш та хоёлаа одоо угаасаа л теле хичээл ярьсан юм чинь теле хичээлийг ямар байгаасаа гэж бодож байна Дэг маань. Теле хичээлийг гэтээ ер нь теле хичээл гэхээсээ илүү зүгээр сургуулиас өгсөн хичээлэл яг нөгөө одоо ингээд бидний үзэж байгаа тим дээр үзэж байгаа хичээлүүд байгаа шүү дээ тий. Захим хичээл. Тэр нь арай тийм үр дүнтэй болов гэж утсан ингээд сурагч нартайгаа харилцаад нэгт тийм. Тэгээд багш нартайгаа мэдээж бид нэр ингээд ойрхон харилцаж байгаа. Тэгээ арай өөр байхгүй тий. Багш нар. За тэгэхээр нэгт хоёлаад танхимын сургалт теле хичээл зайны сургалтыг ярьсан юм чинь одоо боловсрол шинжилгээ ухааны яамны сайд маань танхимын сургалт явж эхлэхгүй байгаа энэ үед сурагчдыг хоцрогдолтой байна гэж үзэж байгаа юм блэ. Тэгээд энэ талаар Дэг маань юу гэж бодож байна? Би юу гэсэн ахгүй өнөөдөр Монгол комент үзсэн ахгүй. Тэгсэн чинь нөгөө нэг баг дунд ангийнхныг нь оруулахгүй халах ангийнхныг нь оруулж ивэл ямар вэ гэд хүмүүс тэгсэн лээ. Одоо бол тэр нь айгүй зөв санагцсан. Яагаад гэвэл халах ангиуч чинь тий нөгөө нэг
10 жилээ төгсөөд одоо их сургуульд орж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр теле хичээлээр ерөөсөө юу ч ойлгохгүй, захин хичээлээр юу ч ойлгохгүй ингээд явж байгаад сургуулаа төгсчин гэдэг чинь арай болохгүй л юм шиг санагдсан шүү дээ. Тэг ялангуяа манай нөгөө ах эгч нар дээр энэ илүү хүнд тусч байгаа бох те 12 дугаар ангийнхан 11 дугаар ангийнхан. Аха. За ингээд манай нэвтрүүлэг маань ингээд 2-1-д гэж хэлж болно. Юу яасан байна? 2 дахь болон маань ороход бэлэн болсон байна. За хоёлаа одоо жоохон шүүмжлэл ярихгүй арай жоохон инээдэмтэй юм ярэ гэж хэлж болно. Энэ бол сонсдог инээд гэдэг болон байгаа. За. Аха. За чамд ирж ирсэн тэнэг чат юу вэ? Хамгийн тэнэг чат. Хамгийн тэнэг чатаа. Тий. Юу гэлээ дэж гараа бодож. Чамд ер нь тим чат ирж ирсэн үү? Өмнө нь яг тийм хүн чат ирж ирсэн л да. Гэтэ ерөөсөө мартчихжээ. Тэр үедээ ингээл инээлдэл өнгөрчдөг болохоор. Тийм үү. Тийм. За. Санчлаа. Надруу нэг охин заяо. За. Hi boy гэж явуулж. Тэгэхээр би бүр юу яриад байгаа юм бэ гэдгсэн. Тэгсэн чинь өөдөөс яна андуурчлаа эмхтэй хийсэн мул гэж хэлсэн. Тэгээд дүүрнийх андуурсан юм ярьж байгаагүй. Йоо, арай. Улаанцаа чи ихтэй тэр зураг чинь профайл чи эмхтэй зурагтай байсан мэт дээ. Эмхтэй зурагтайсан. Арай. Талбар тоглоод байгаа юм зүгсэн мэлхүүч. Яа. За. Ингээд хүн болгон л нэг ийм муухай мэдрэмжийг авч исэн бах те нөгөө ингээд амар бандтай штэ. Чи тэгжсэн үү? Амар бандчихсэн бүр. Ямар тохиолдолд бандчихсэн бэ? Мэдгүй амар сонь штэ. Инээдтэй юм шиг, имэйлтэй юм шиг. Надраас ингэжсэн байхгүй юу? За. Нөгөө нэг инстаграмаар нөгөө нэг намайг дагдгүй нэг гадаад хүн. Юу гадаадаар ингэсэн байгаа байхгүй юу? Би нөгөө нэг дараа нь очилж идэх. Нөгөө өөр амар том хамартай юм аа. Тим юм хийжсэн үү, мэдсэн үү гэж сайн юм асуугаад. Яцэн л хийж. Йоо, арай. Тимээ. Тэр талтай тэгээд чи бандчихж байгаа юм уу те? Тийм тэр их ихтэй хиндэ нэг тоогоогүй. Тэгээд өөрөө ингээд би ямар нэг англитэй нэг сайн биш л дээ. Зүгээр өөрөө ингээд орчуулад үзгээд нэг юм бодогддог байхгүй юу? Тэгээд өнгөрсөн. Тэгээд ингээд бид нар санаадгүй ч юм уу эсвэл ингээд санаатай байдлаар ингээд амар тэнэг чат явуулдаг шүү дээ. Яг нэг санд иржсэн чат шиг тийм чат явуулж ирсэн үү? Явуулчихсан шүү дээ. Юу гэж явуулж ирсэн бол? Найзууд руугаа ингэжсэн байхгүй юу? Би та нар л ингэж л харна гэдэг ямар тэнэг селфи явуулчихсан байхгүй юу? Тэгсэн чинь тэр нөгөө нэг баахан танихгүй хүмүүстэй тоглоомын групп л явуулчихсан. Ийхүүд. Харин тэгээд чамд би азар 3 хүн л үзсэн л дээ. За. Амар хэцүү. За тэгээд хоёулаа ингээд буцаад ирээд ярианд оръё. Шиний амьдралдаа баримталдаг 3 зарчим юу вэ? Бид нэр одоо ингээд манай найзууд ингээд өөр хүнтэй асуудалтай ч юм уу ингээд жоохон ам зөрлөлт шүү дээ тий. Тэгдэггүй ах уу мэдээж. Тий. Тэгэхээр би зөвхөн найзуудынхаа талд зөв буруу ч гэсэн найзуудынхаа талд бол нэг хороод байдаггүй. Яг ингээд аль талдаа ингээд аль зөв рүү л ордог. Нийт одоо ингээд шудраг байдал гэх юм. Нэгт бол нэг шудраг байдал чиний баримталдаг 3 зарчим энийг нь за хоёр дахь нь. Тэгээд өөрийнхөө хэмжээнд ер нь бол хичээнгүй байх гэж үздэг. Юм болгон дээр хичээнгүй байх гэж үздэг. Тий. За. Милэн. Тэгээд ер нь хичээнгүй хөдөлмөрч байхыг хүсдэг дээ. Амьдралдаа баримталдаг 3 зарчим хөдөлмөрч тэгээ бусдыг ойлгодог байх. Тэгээд хичээнгүй байх. За. За ингээд хүн болгол ингээд өөр нэгэн амьдралтай хүн болгол өөр нэгэн юм ямар нэгэн зүйл үзэж туулсан байдаг. Тэр ч утгаараа тэгээд итгэл үнэмшил юм хүндэтгэж явдаг. Тэгээд дэгийн хувьд бол юуг хүндэтгэж явдаг вэ? Нандинаж гэсэн үг. Нандинаж юу хүндэтгэж явдаг вэ? Мэдээж нэгт гэр бүл байгаа. Тэгээд хоёрт найзууд. Тийм лээ.
Ер нь ингээд би хараад хахад миний үеийнхэн яг ингээд 4 дугаараас ингээд буцаад өмнөх дугааруудаа санаад хахаар ихэнх хүүхдүүд яг ихэнх хүүхдүүдийн хувьд бол ингээд бүгдээрээ гэр бүл тэгээд найз нөхөд л гэж тэгж байна. Угаасаа л энэ яг бодит байдал та тий бүгдээрээ л яг гэр бүлтэй тэгээд гэр бүлээ үндэтгэж өгдөг. Тийм тэгээ бас өөрийгөө бас хүндэтгэх хэрэгтэй. Тийм тэгж л бодсон. За тэгээд өөр тохиолж ирсэн одоо хоёлаа сайхан гэгээлэг юмнууд ярьцгаая. Өөр тохиолж ирсэн хамгийн сайхан дурсамж айлаач. Сайхан дурсамж гэх юм бол нэг гэр бүлтэйгээ гэрийнхэнтэйгээ ингээд хамаатан саднууд нийлээд лагерлоо явдаг байхгүй юу? Ерөөсөө ингээд нэг хамт яваад тийш яваад байдаггүй. Тэгээд тэр үед чинь нөгөө наадам болж идлээ. Тэгээд наадмаар лагер дээр гарсан тэр үед л амар гоёсэн. Тэгээд ер нь бол өдөр болгоно л ер нь сайхан тохиолддог дөө тэгэл. Найзуудтайгаа хамт хаач гэсэн зөндөө юм тохиолдсон. Тэгэлгүй яах вэ? Ер нь бол дэгийн хувьд бол хамгийн сайхан дурсамж бол мэдээж гэр бүлтэйг өнгөрүүлсэн дурсамж юм байна тий. За. Энэ гэхдээ одоо миний асууж байгаа асуулт их сонирхолтой асуулт. За. Багтаа юу хийх дуртай байсан бэ? Одоо түүнийгээ яг хийж байгаа яг тийм үйлдэл байдгүй. Эсвэл дуртай ч юм уу? Багтаа хийх дуртай байсан. Одоо хүртэл хийсээр л байгаа. Тэр үйлдэлээ. За би багтаа л нөгөө нэг ингээд ер нь багасаа дуулах, бүжиглэх сонирхолтой байдаг гэсэн байхгүй юу? Тэгээд мэдээ зураг зурах хүүхэд болгонд хийдэг л. Тэгэд би одоо болохоор ингээд зургийн авьяасаа нэг хөгжүүлэхгүй гэхдээ өөрийнхөө хэмжээнд зүгээр нэг хааганц одоо зураг зурдаг. Стрессээ тайлах гэж гэх юм уу зурдаг. Тэгээд гэхдээ тийм мундаг зурдаг л дээ зүгээр өөрийнхөө хэмжээнд л зурдیں۔ Тэгээ бас одоо ингээд би жоохон салгаа болохоор дуулдаггүй гэхдээ ганцаархтаа л амар дуулдаг л таач. Тэглээ яг мэдээж хүн болгон л дуулдаг байх. Би ч гэсэн яг тийм хүмүүсийн нэг. Гэхдээ ганцаар байхаар бол чарлж өгнө. За. За, дэгийн бодлоор үргэлжлүүл. Тэгээд бас ингээд ер нь одоо хүртэл ирээдүйд гэсэн би бүжиглдэг, бүжигчин болохыг хүсдэг гэх юм уу. Тэгэлтэй юм. Ер нь бүтгэргүй мөрөөдөл байж магадгүй. Гэтэ ингээд би суур боловсралтай болчоод тэгээд илүү цагаар гэх юм уу, илүү цагаараа бүжиглэн гэж л боддог доо. Мэдээж одоо чи өөрөө хүсээд тэгээд тэрнийхээ дагуу үйлдэл хийгээд ингээд итгэл үнэмшлээ тэгээд хийх юм бол чамд одоо чадахгүй зүйл гэж үгүй тийм учраас миний найз мөрөөдөлтөө үнэж байгаарай гэж хэлмээр байна. За баярлаа. За бага нас гэж юу вэ дэгийн бодлоор? Бага нас. За бага нас гэдэг чинь ингээл юу ч бодохгүй. Ингээд зөвхөн өөрийнхөө хин юу гэж хэлхийг одоо ингээд анзаардаггүй. Яг өөрийнхөө гинэн томоогүй. Тийм. Тийм тэгээд бол мэдээж бол бага нас бол хамгийн нандин нас. Тийм тэгээд дэгийн үед бага нас нь яаж өнгөрч исэн бэ? Миний үед цэцэрлэгтэй байхдаа би ингээд ингээд янз бүрийн юмд амар их оролцдог байсан. Одоо ингээд ямар нэгэн сургууль биш цэцэрлэгтэр тэмцээн болно шүү дээ тий. Асгал дуулах бүжиглэхтэй би бас нэг юм сэтгүүл дээр гарч ирсэн. Вау, тийм үү? Хүүхдийн Вау. Нэг дасгалын юу гэдэг. За. Тэгэхээр манай дэгийн маань угаасаа би бол хувьдаа авьяас гэж боддог. Тэгээд бас авьяас нь бас багтаа илэрч ирсэн байна. За тэгэхээр ингээд нэвтрүүлэг юм хамгийн сүүлчийн хэсэгтээ дөхөж ирээд байна. За. Тэгээд маань мэдээж хүндэлж явдаг хүмүүс байдаг бах тийм ээ. За, хүндэлж явдаг хүмүүстэй дээг маань сайхан сэтгэлийнхээ үгийг хэлээч. Магадгүй шиний бичлэгийг үзэх бах. За. Би гэр бүлийн найзуудаа хандлагатай гэсэн дээ. Тийм, тэгэлгүй байх уу? Тийм. Аавдаа ээждээ ер нь хатаа гээд ер нь гэр бүл хамаатан цаатаа ингээ бүх хүмүүсээ айгүй хүндэлдэг, үлгэр жишээ авдаг хүмүүс шүү. Тэгээ бас найзуудаас ч гэсэн.
үлгэр жишээ авдаг шүү. Тэгээд ингээд хаяада муухай ажиллаад өөрөөхөө дураараа загнадаг бол уучлаарай л гэж хэлмээр байна. Аха. Хүндэлж авдаг хүмүүстэй тийм ээ. Аха. Тэгээд угаасаа энэ амьдралыг чамааг мэдээж үн цэнтэйг нотлохын тулд чиний эргэн тойронд чиний хүндэлдэг хүмүүс байгаа. Нэгт тэгээд гэр бүл найз нөхөд бол энэ хороогийн хамгийн чухал зүйл юм шүү гэдгийг бас үзэгчтэй сануулмаар байна. За ингээд өнөөдрийн маань дугаарт дэгийн маань оролцож ингээд бяцхан сэдв ярианд ингээд өрнүүлсэн дэгэд нэгт мэдээж баярлаа. Баярлаа. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа төр баяртай үзэгчтэй.